Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хөдөлмөр нийгэм хамгааллын яам Германы GPA зөвлөх компанитай хамтран 2016 оноос Монгол улсад залуучдын хөдөлмөр эрхлэлийг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлээ. Тэгвэл өнөөдөр төслийн хүрээнд гарсан үр дүн амжилтыг танилцуулах хаалтын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Залуучуудын хөдөлмөр эрхлэлийг дэмжих төслийн хүрээнд бол бид нэр залуучуудын хөдөлмөр эрхлэлийг дэмжих шинэлэг үйлчилгээнүүдийг бол нэвтрүүлж, эдгээр үйлчилгээнүүдээ бол загвар төвөдөр дамжуулна, орон нутгийн ажил хайгч залуучуудад бол хүргэсэн байгаа. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийг аймаг дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хилцэн дэргэд 2017 оноос хойш үе шаттаагаар нээсэн бөгөөд одоогийн байдлаар 21 аймаг 9 дүүрэг нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар нийт 31 загвар төв ажиллаж байна. Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр гарааны бизнес стартап бизнесүүдийг дэмжих, аймаг орон нутагт экосистемийг бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааг хийх олон ажлуудыг бас хөдөлмөр нийгмийн хамгааллын яам засгийн газартаа амжилттай хэрэгжүүллээ. 2021 оны үед манай залуучуудын хөдөлмөр гарааны бизнест оролцсон 120 гаруй залуучуудаас манай хөлсгөө, тариалт, гурвалжин технологийн залуучууд улсын уралдаанд оролцжээ. За 3 дугаар шатны уралдаанд 56 багаас нэгд орсон, 2 дугаар шатны 25 багаас нэгд ороод за өнөөдөр буюу 2021 оны 19-ний өдөр одоо яг улсын уралдаанд манай баг одоо танилцуулга хийж хөлсгөө тариалтын гурвалжин технологи ямар ч хөрс ашиглахгүйгээр одоо ногоо ургуулад тэрийг одоо зах зээлд нөлөөлөх. Тэгэхээр одоо энэ хөтөлбөрийн үр дүн бол ингэж гарч ийнэ л гэж ойлгож байна. Тус загвар түвэн хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд ялангуяа дөнгөж сургууль төгссөн ажлын туршлага бага залуучуудыг идэвхжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн хэд хэдэн шинэлэг үйлчилгээ арга хэрэгслийг нэвтрүүлсэн байна. Төслийн хувьд бол энэ маш гоё өгөөжтэй олон залуучуудын ер нь бол Монголдоо энэ бас анхдагч болж өгсөн олон газрууд нээгдэхэд хүрсэн төр хийгээд хувийн хвшлийнхнийг бас хооронд нь холбож өгсөн. Тэгээ залуучуудад надад хүсэл мөрөөдөл байгаад тэгээд чамайг дэмждэг, түшдэг, тулдаг ийм хүмүүс байд юм байна гэдгийг бас агай гоё танилцуулж чадсан тийм төсөл болсон. Төсөлд хамрагдаад санхүүжилт аваад сургалтанд хөтөлбөрт нь хамрагдаад тэгээд гэртээ сууж ирсэн ээжээс одоо ажил хэрэгч ээж болчоод явж байна. 10 сая төгрөгийн хоцлтууд тусламж. Тэр тухайн үедээ бол үнэхээр том дэмжлэг штэ. Бид нэр тэрүүгээр яг 100% материалаа татчихсан. Ягаад тэгэхээр бүх тоног хөрөмж надад байсан. Тэгээд тухайн үедээ би тоног материалаа татаа тэн дээр одоо яг одоо энэ чинь баг бүтэн сарын сургалт явагдсан штэ. Өөр зөвхөн ингээд санхүүжилт өгөөд ингээд хаях биш. Бидрийг бас цаашдын одоо яг ямар бизнес хийх, аль тал руугаа хөгжүүлэх тэрийг бол нээсэн. Төсөл хийдийгээр энэ онд дуусаж байгаа хэдий ч үргэлжлэн хэрэгжих боломжтой юм. Учир нь хөдөлмөр нийгэм хамгааллын яамын зүгээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дээрх арга хэмжээнүүд бүрэн орсон юм. Мөн төслийн байгуулсан загвар төвөө засгийн газрын хэрэгжүүлэгч албадуудын бүтцэд багтаж байгаа тул бүх арга хэмжээ нь аймаг дүүрэг хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хилцсүүдэд өдөр тутмын ажлын нэгэн адил хэрэгжээд явж байгааг онцлон дурдлаа.